За самсгүй монголчууд MJ Private Fitness тав нэг өдрийн мэндийг өргөж байна. Тэгэхээр ойрдоо ер нь би бод бичдэг бод ерөөсө гаргасангүй. Тэгэхээр яа гаргасангүй нэгдүгээр би бод маш их ажил ихтэй байсан. Хоёрдугаар болохоор би саяхан бод шинэ газар доо нүүсэн. Тэгээ одоо шинэ газар доо нүүгээд ер нь тогтцод сошиал интергээд ер нь маш их бол цаг хугацаа бод ордог. Тэгээ бас бичдэг гаргахад бод миний хувьд бод ерөнхийдөө жоо хэцүү байдаг. Яагаад хэцүү байдаг вэ? Би бод өөрөө өөрхийн төлөө ажилладаг. Тэгэхээр надад бол яг цагийн өөр гэж бол байхгүй шүү дээ. Би олон цаг ажиллах тусам тэр хэмжээгээр бол мөнгө олно шүү дээ. Ингийн үеийн болохоор чи өглөөний одоо 8-аас чи оройн 5 урт ажиллана. Тэгээд 5-аас хойш завтай болчихдээ шүү дээ. Ихэвчлэн би бол яг тим юм бол яг үндэ бол байхгүй. Цагийн өөр гэж бол байхгүй. Тэгэхээр би олон цаг ажиллах тусам бол илүү их мөнгө олно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө бол би нэгэн ажлын цагаас хасаж бичдэг хийхээс аргагүй байдаг. Тэгэхээр ер нь бичдэг гаргахад хаяа жоохон хэцүү байдаг. Гэхдээ ерөнхийдөө би 7 хоногт ер нь доот нь 2 бичдгийг оруулахыг бол хичээн одноос хойш одоо бол шинэ газар руу нүүгээд ерөнхийдөө бол гайгүй тогтож суурьсан гэж хэлж болно. Тэгэхээр одоос би 7 хоногт 2 бичдэг бол оруулахыг бол хичээнэ. Тэгээд та бүхэн ер нь яг юу сонирхож чинь яг юуны тухай мэдвэрэ гэдгийг бол ер нь бас санах хүсэл бол явуулаарай. Тэгээ удахгүй би бас хүмүүсийн асуултууданд бол хариулахыг бас багаар бол хичээнэ. Тэгээ видеогоор бол хариулна. Яг маш олон хүмүүс асуусан болохоор тэр бүхэн тайлбарлаж яг бичиж тайлбарлахыг бол хэцүү. Бас хоёрдугаар миний монгол хэл бол төгс төгөлдөр бол биш ээ. Тэгэхээр бичдгээр хариулсан нь бол хамгийн тохиромжтой бас дээр нэмээд бас маш олон хүмүүс бас адилхан асуулт асууж ин. Тэгэхээр нэг рүү тусдаа бичснээс бичдгээр оруулснаар бол маш олон хүн нэгдүгээр бол үүсэх боломжтой шүү дээ. Тэгэхээр өнөөдрийн бичдгээр би ер нь хэвлэлийн бүсчин ба хэвлэлийн бусын тухай ер нь дэвгэнгүй мэдээд бол үгүй гэж бодож байна. Тэгээ энийг ер нь дөрдөж хэлэхэд бол би бол фитнесний профессор биш. Би фитнесийн мэрэгчлэн бол биш. Би бол фитнес тухай бүх юмыг бол би мэдэхгүй. Тэгэхдээ би өөрхийн мэддэг зүйлээ бол хэлнэ. Өөрхийн туршлагаас бол хуваалцсан. Тэгээ өөрхийн сурсан мэдсэн зүйлээ бол та бүхэнд хуваалцаж хэлж өгнө. Тэгэхдээ би бүхнийг мэддэгч бол биш шүү. Би бол фитнесд бүх юм мэддэг хүн бол биш. Тэгээ би мэдхгүй зүйлээ бол шуудхан мэдхгүй гэж тэгээ би та бүхэнд худал формыг бол мэдээлэл бол ерөөсөө өхийг бол хичээхгүй. Яг л харснаар миний үснээр маш буруу ташаа мэдээлэлүүд ер нь маш их тараагдсан байна. Тэгэхээр бас тэр хугацаанд бол би бас фитнесийн яг бэлтгэл хийж байгаа бичлэгүүдийг бол тэр хугацаанд оруулахгүй. Ягаад гэвэл миний бичлэг хийх хүн бол шинэ газар руу нүүсэн болохоор бичлэг хийж өгөх хүн бол одоохондоо байхгүй байна. Тийм учраас бичлэг хийж өгөх хүн олтод тийм яг видео яг жим бичих хүн олтод би түр зур яг ингэж ярих болно. Тэгэхээр яг одоо бол сэдв рүүгээ орё. Хэвлэлийн бүсний талаар бол жоон дэвгэн мэдээд өг. Тэгэхээр юу төрөнд хүмүүс ер нь хэвлэлийн бүснийг бол их сонирхож байгаа шиг байна. Ягаад гэвэл хэвлэлийн бүс нь ягаад ч юм эмгтэй шүүд бол эрэгтэй шүүд их таалагддаг болчих юм шиг байна. Тэгэхээр юу төр хэвлэлийн бүс юм бол том бүс юм бол биш ээ. Тэгээ хүмүүсийн хэвлэн гаргаж байгаа алдаанд юу гэвэл хэвлэлийн бүсний даа маш их хугацаа зарцуулж маш их анхаарч байна. Ягаад зарим хүмүүс болохоор хэвлэлийн бүсчин бараг 1 цаг юм уу 30-40 минут бол хийж штэ. Тэгэхээр юу төр хэвлэлийн бүсний жижигхэн бүсчин. Хоёр болохоор хэвлэлийн бүсчин чинь ихэнх дасгалууд чи хоёр дахь булчингаараа дагагдаж ажиллаж идэг. Тэгэхээр дагагдаж хөгжиж идэг гэсэн үг шүү дээ. Одоо суул, deadlift, overhead press буюу нэг мөрний зогсол шахаад нэмтэйг маш олон дасгалууд чи хоёр дахь булчингаараа ажилладаг болохоор хэвлэлийн булчин бол удаан хугацааны туршид хийх бол шаардлага байхгүй. Ихэвчлэн хэвлэлийн булчин бол маш high volume буюу шахтын доо давтны доо өндөртэй хийх үзүүртэй. Дээр нэмээд 20 минутаас илүү бол хийх бол шаардлага байхгүй. Харин өөрөө 20 минутаас илүү хийгээд ивэл өөрөө ямар нэг юм буруу хийгээд байх гэсэн үг шүү дээ. Жишээд өөрийгөө яг сайн түлхэж шахаж хийж өгөхгүй гэсэн үг. Яг өөрийгөө түлхэж яг шахаж хийж өгвөл 20 минут бол хэвлэлийн бүчин бол хангалттай. Тэгээ хэвлэлийн бүчин хийхдээ ер нь шахтны доогоо давтны доогоо өндөр байлгуул зүгээр. Шахтны доогоо ер нь 12-оос 20 байлгуул зүйтэй. Тэгээ давтны доогоо ер нь хийж байлгасан ер нь бодно шүү дээ. Яг тэр 20 минут юм 15 минут яг оруулаад яг хэд давтчих яг тэр хэмжээгээр бол хийхэд болно. Гэхдээ 20-оос 15 минут бол
хангалттай шүү. Хүмүүс бол хэвлэлийн булчингаа бол маш удаан хийж ийн, маш их анхаарч ийн. Хэвлэлийн булчингаа бол тэгж анхаарах шаардлага байхгүй. Анхаармаар бол өөрөө хөлдөө анхаар, цээждээ анхаар, гардаа анхаар, мөрдөө анхаар. Хоёр дахь хэвлэлийн булчингаа бол хийх шаардлага бол байгаа юу байхгүй. Яг түрүү хэлснээр бол хэвлэлийн булчин чинь ер нь эхийн дасгал чинь хоёр дахь булчингаараа дагагдаж ажилтдаг болохоор хэвлэлийн булчин чинь дагагдаж хөгжиж идэг. Тэгэхээр хэвлэлийн булчин бол хийх бол шаардлага бол байхгүй. Хэвлэлийн булчин чи хийснээр ямар үр дүнтэй хүрэх вэ гэвэл хэвлэлийн булчны чинь хэмжээ чинь бол томорч идэг. Тэгэхээр хэвлэлийн булчин чи хийснээр хэвлэлийн булчин чи илүү хурцтайгаар илүү томорно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ер нь миний бодлоор хэвлэлийн булчингаа бол ер нь томруулах бол шаардлага байхгүй гэж би бол ховдоо бодож байна. Яагаад вэ гэвэл ер нь бодибилдинг чи ер нь яаж гой харагддаг вэ гэвэл ихэнх хүмүүсийн бодлоор тэгээ миний бодлоор өргөн мөртөө тэгээ нарийнхан бэлхүүстэй байж яг тэр нэг V өсөх шиг яг хэлбэртэй болдсон шүү дээ. Тэгснээр маш сайн гаргадсан шүү дээ. Тэгэхээр тэр өөрөө хэвлэлийн булчин том байвал энэ бэлхүүс чинь бас томрно шүү дээ. Тэгэхээр бэлхүүс чинь томрохоор чи өөрөө чинь бэлхүүс чинь нарийнхан биш болохоор чинь өөрөө яг тэр V хэлбэрт бол хэлбэрт бол яг тэр V хэлбэр шиг бол харагдахгүй шүү дээ. Тэгэхээр ер нь миний зорилгоор бас миний бодлоор мөртөө анхаар өргөн мөртөө бол өргөн нуруутай бол тэгээд бэлхүүсээ бол маш нарийнхан жижигхэн байв. Тэгэхээр хэвлэлийн булчин хийхдээ ер нь хоёр зүйлийг ер нь анхаарал зүйтэй гэж үзэж байна. Нэгдүгээр болохоор ер нь хөдөлгөөн хөдөлгөө зөвхөн биений чинь яг дээдлийн хэсэг чинь гэж хөдөлснөөр яг гидсний булчин чинь бүхэлдээ бол ажиллана. Тэгэхдээ зөвхөн дээдлийн хөдөлснөөрөө яг дээдлийн хэсэг чинь гидсний булчин чинь дээдлийн хэсэг чинь хамгийн их ачаалнууд ирнэ. Тэгэхээр хамгийн их ачаалнууд ирнэ. Харин эсрэгээр хэрвээ биеийн чинь дээдлийн хэсэг чинь хөдөлгөө зөвхөн хөлчин яг дээшээ хөдөлжээвэл би гидсний булчин гэж яг доотлын хэсэгт нь хамгийн их ачаалнууд ирнэ. Тэгэхээр өөрөө дасгалаа хийхдээ гидсний булчингаа дасгалаа хийхдээ ямар дасгалаа хийх нь чухал биш. Гэтэ хийхдээ өөрөө яг тэнцвэртэй хийх хэрэгтэй. Тэнцвэртэй хийвэл зүйтэй. Тэнцвэртэй хийвэл яг тэнцвэртэй гэж яг сайхан хөгжиж штэ. Тэгэхээр өөрөө гидсний дасгалаа хийхдээ нэг дээрээс ингэж татсан дасгал оруулаад нэг хөлөө өргөө дээдлийн бие чи хөдлөхгүй тийм дасгал оруулсан. Үгүй бол яг хоёулын яг ингэж зэрэг ингэж хөдөлсөн дасгал оруулснаар яг гис хэвлэлийн булчин цайгаа тэнцвэртэй өгшнө. Тэгэхээр өөр нэг хүмүүсийн нэг хэвлэлийн булчнээр анхаарах зүйл бас гаргадаг алдаа юу гэвэл ер нь хэвлэлийн булчингаа яг хийж яг хэвлэлийн булчингаа өөхөө бол хайлуулна гэж хүмүүс боддог. Одоо жишээл хүмүүс чинь зарим хүмүүс ч мөр 100-гийн шахалтай хэвлэлийн дасгал хийж зогсдгүй тэгээд яг гидснийхээ өөхөө хайлуулна гэж хийдэг. Тэгэхээр юм тэр өөрөө сонгож биенийхээ аль хэсгийн өөхөө бол хайлуулах боломж байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол өөрөө одоо жишээлбэл цээжний шахалт хийх юм уу, хоёр толгойн шахалт хийгээд энэ хоёр толгойнхоо байгаа өөхөө хайлуулна гэсэн ойлголт байхгүй. Өөх чинь ер нь дасгал хийснээр бол өөх чинь бол хайхгүй. Өөх чинь яаж хайдаг вэ? Өөх чинь хоолоор хайна. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол одоо өдөрт 2 цаг кардио хийж ийн гэж бодож байна. Тэгээ кардио хийхдээ өөрөө 500 калори шатаасан ч гэсэн хэрвээ тэр шатаасан калори хоолоор буцаж авч идээд байвал би чинь бол ерөөсөө өөхөө хайхгүй шүү дээ. Хэрэг дасгал хийсэн ч тэр дасгал хийгээд өөрөө чинь би чинь калори шатааж шүү дээ. Шатаасан тэр калороо яг тэр оройдоо юм уу дараагийн өдрөө яг хоолоор буцаага идчихээр чинь би чинь өөрийнхөө тэр калори шатаах боломж нь өгөхгүй байгаа. Яг шатаасан калори буцаад идчихээд байна шүү дээ. Тэгэхээр хэрэг дасгал хийсэн ч хэрэг хэвлэлийн булчны дасгал хийсэн ч өөрөө хоолны дэглэмээ байхгүй бол өөрөө чи өөх чинь хасагдахгүй. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол өөрөө хэвлэлийн дасгал хийснээр маш олон удаа хэвлэлийн дасгал хийснээр хэвлэлийн эсгийнхаа өөхөө хасна гэсэн ойлголт байхгүй. Яаж хасах вэ гэвэл яаж өөхөө хасах вэ? Нэг бол кардио хийж болно. Кардио хийгээд хоолны дэглэмээ барина. Үгүй бол кардио хийхгүйгээр хоолны дэглэмээ барина. Тэгснээр яг энэ биений чи өөх чинь бол хайж өгнө. Тэгэхээр энэ хоолны дэглэмээ бариад өөх чинь яг аль хэсгээр хамгийн түрүүнд хайлах вэ гэвэл өөрөө чинь генээс чи хамаарна шүү дээ. Генетикээс чи хамаарна шүү дээ. Тэгэхээр хүн болгоных бол өөр. Зарим хүмүүс болохоор одоо гидсэндээ хамгийн их өөхөө хадгалж идэг. Зарим нь болохоор энэ бөөр нурууныхаа доотлын хэсгээр нүүр энтер дээр хамгийн их өөхөө хадгалж. Одоо би жишээ хэлэхэд бол би хацартай бол бас нэлээ өөхөө хадгалж идэг тараглахаараа миний хацар бол хоёр хацар бол бас нэлээ зузаардаг нэрнэмэд би гидс энэ бөөрний ба энэ нурууныхаа доотлын хэсэгт бол хамгийн их өөхөө хадгалж идэг. Гартаа бол би харин их баг өөх хадгалж идэг. Тэр хүн болгоных бол өөр штэ. Хүн болгоных хаанаа яг би чи өөхөө яг илүү ихээр илүү багаар хадгалах бол өөрийн чинь ген ба
удам мөхс ээж аваас ч хамаарч өөр байдаг. Өөр нэгэн зүйл бол хүний бие чинь өөхөө яг аль хэсгээс илүү ихээр илүү хурцтай төлөвлөж хайлуулах байхгүй болох гэдэг чинь бас яг адилхан ген удам мөхсөөр аав ээжээс чинь бол хамаарна шүү дээ. Тэгэхээр одоо жишээ зарим хүмүүс одоо гисний хэсгээс чинь илүү их өөх нь ихэд хасагдаа тэгээд энд багаар хасгсны дараа гараас ч хасагдаж ихтэй тэгээ буцаад гисийн зарим хүмүүсийн болохоор чи ихтэй хөднөөсөө хасагдаа дараа нь гисээс энэ тэгээд хүн болгоны бол өөр шүү дээ. Тэр чинь бол зөвхөн өөрөө чинь ген бол шийдэн аа ямар дасгал хийснээс чинь болж ямар дасгал хийснээс чи хамаарч бол аль хэсгээс төрүүлж хасагдана гэсэн ойлголт бол байхгүй. Тэгээ өөрийн хэвлэлийн дасгалын тухай буруу ойлголт юу гэвэл хүмүүс ер нь хэвлэлийн дасгал хийж секс пактай болно гэж ярьдаг та. Тэгэхээр юу гэдэг нь хүн болгон секс пак юм уу 4 пак юм уу 8 пак бол байдаг. Харин өөрийн чинь тэр илүү л өөх чинь тэр секс пак юм 8 пак юм тэр 4 пак чинь ингэж давхарс нуугдсан байгаа болохоор секс пак юм уу аль пактай байсан тэр чинь бол харагддаг. Тэгэхээр ер нь тийм яриа байдаг тийм. Секс пак чинь галтгоонд хийгдсэн гэж яриа байдаг. Тэр ярианы утга нь бол юу гэвэл зөвхөн өөрөө галтгоонд хоолныг барьснараа тэр секс пак шиг цухууж гарч ирнэ. Өөрөө хэрэг дасгал хийснээр бол тэр чинь бол гарч ирэхгүй. Тэгэхдээ хэрэг өөрөө секс пак томруулах зорилготой байвал одоо чи өөрөө урд нь 12% body fat буюу бие өөхтэй байдаг гэж бодъё. Тэгээ six pack чинь ерөөсө цухуудгүй байлаа гэж бодъё. Харин өөрөө six pack томруулснаар яг тэр 12% буюу 12% бие өөхтэй байлаа гэхэд six pack чинь бол арай жоон цухууж ирнэ. Яагаад цухууж ирж байгааг өөрөө хэмжээг нь томруулсан учраас. Тэгэхээр six pack томруулах давуу тал нь нэг давуу тал нь бол тэр илүү их өндөр бие өөхтөр бол six pack чинь бол цухууж ирнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хүн болгонд six pack бол байдаг. Яг л six pack хүнд байхгүй гэсэн бол хүн ингэж ихтэй зогсох боломжгүй. Зөвхөн six pack чинь өөрөө чинь ингэж ихцэхэд бол тус дэмэр болж ажиллаж байгаа шүү дээ. Ямар ч six pack байдаг бол бүр дөнгөж төрсөн жоо хөвгт бол байхгүй. Тэгээ жоо хөвгч нь алхаж эхлэхээр бол six pack нь ер нь тодорхой хэмжээнд үүссэн байдаг. Тэгэхээр хүн болгонд бол six pack бол байгаа шүү. Та бүхэн зөвхөн хоолны дэглэмээр барьж six pack гаргах бол дутуу гэсэн үг шүү дээ. Тийм учраас заавал хэвлийн дасгал бол хийх шаардлага байхгүй. Ялангуяа их дасгал чинь six pack чинь гисний дасгал чинь 2 дахь булчингараа давхар ажилладаг болохоор тэр үг чинь давхар six pack-а хөгжүүлж гэсэн үг шүү дээ. Тэгээ өөр нэгэн хэлэх чухал зүйл юу гэвэл хүмүүс ер нь би six pack-тай болмоор нэг би энэ шиг энэ хүн залуу шиг гисний булчинтай болмоор нэг би 8 pack-тай болмоор энэ төр гээд ярьдаг та. Тэгэхээр энэ тухайс ер нь буруу ойлголт байдаг. Тэгэхээр яагаад буруу ойлголт байдаг вэ гэвэл ер нь хүний six pack-ийн хэлбэр дээр нэмээд өөрөө 6 pack-тэй байна уу 8 pack-тэй байна уу 4 pack-тэй байна уу гэдэг чинь өөрийн чинь генетикээс ч хамаарна. Тэгэхээр ээж аав удам ухсаас ч хамаарна шүү дээ. Тэгэхээр өөрөө хэрв төрөлхийн 4 pack-тэй төрсөн бол өөрөө хизээч 8 pack 6 pack-тэй болох боломжгүй. Хэрв өөрөө 6 pack-тэй төрсөн бол 6 pack-тэй байна. Хэрв 8 pack-тэй төрсөн бол 8 pack-тэй байна гэсэн үг. Тэгэхээр өөрөө хэрв тэрийг бол өөрчлөх боломж байхгүй. Хоёрт болохоор өөрөө хэрв одоо энэ 6 pack-ийн хэлбэр чинь хэрв жоон дави юм уу жоон тэгшгэн биш байвал тэрийг бас өөрчлөх боломжгүй. Тэр чинь бол өөрөө чи удам хугацаанаас нь хамаарна. Одоо би жишээл би ер нь одоо нүдээ хамраа энэ төр өөрчлөх боломжгүй шүү дээ. Хэрвээ мис тасад хийхгүй боломж байхгүй шүү дээ. Тэрнтэй яг адилхан six pack бол дасгал хийснээр бол өөрчлөх боломжгүй. Ганц дасгал хийснээр яаж өөрчлөх вэ? Зөвхөн тэр хэмжээг томруулах боломж шүү дээ. Тэгэхээр өөрөө чи six pack-ийг томруулыг бол яг тэр хэмжээний томруулан тэгтээ хэлбэр бас хідэн пактай байхыг тэрийг бол өөрчлөх боломжгүй. Заавал тэгээ өнөөдөр ер нь гидсний бүтчний тухай ер нь жоохон гайгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгч чадсан байх гэж найдаж байна. Тэгээ мартсан зүйл гэж бас ганц хоёр бас бэж магадгүй хилээгүй мартсан зүйл ганц хоёр бас бэж магадгүй. Гэхдээ ер нь ерөнхий мэдээлэл бас ерөнхий ойлголт бас чухал мэдээлэл өгч чадсан байх гэж найдаж байна. Тэгээд ер нь та бүхэн ер нь илүү бичлэг хүсэж байвал намайг дэмжээрэй. Тэгээ яаж дэмжих вэ? Би та бүхэнд уурах зарах гавгүй. Би та бүхэнд подолк энэ төр зарах үе та бүхнээр мөнгө олохгүй. Зөвхөн та бүхэн дэмжмээр зөвхөн лайк дараа зөвхөн шеэр хийгээд өгөөрэй. Тэгэхийн тулд та бүхнээс ер нь юу ч нэг зоосч унахгүй шүү дээ. Тэгээд бас дээр нэмээд нэг 2 секунд болдог шүү. Тийм учраас та бүхэн дэмжиж лайк дараа шеэр хийгээрэй. Тэгээд та бүхэн ер нь бичлэгийн саунд хүсэлтэй бол ер нь чөлөөтэй явуулаар та бүхэн яг юу мэдмээр яг юу сонирхмоор тэрийг яг надад ойлгуулж яг толгоонд оруулж өгөөрэй. Тэгээд дараагийн бичлэгээр би ер нь хүмүүсийн асуулт хариултанд ер нь
хэсэгчтэн хариулъя гэж бодож чинь маш олон хүн асуусан болохоор нэг бичлэгийг нь бүгдэнд нь хариулж чадахгүй тийм учраас хэсэгчтэн оруулах бах. Тэгэхээр өнөөдрийн бичлэг таалагдсан байх гэж найж байна. Тэгээд дараагийн бичлэгтээ уулзлаа. Түр баяртай залуус.